So focus амьдрал хэр байна да. Тэгэхээр намайг focus гэж эхлэнгүүт юу болдог лээ? Тийм, roast цуврал болдоо штэ тий. Тэгэхээр би буцаад 12 ордыг roast хийхээр эхэлсэн. Хамгийн ихний ингээд сонгогдогч оролцогчоор сонны орд ингээд шалгарсан юм аа. Тэгээ уул бол ингээд хоньны ордоос бүх юм эхэлтгэлтэй. Гэхдээ бас at the same time би өчтөр санал асуулга явуулсан байхгүй юу? Fire sign-ы 3-аас алиг нь roast хийх вэ? Угаасаа хонь шааж орж байгаа юм чинь тий. Тэгэхээр энэ удаагийн roast-ийн цуврал болохоор чи яагаад fucking хухаа single байгаа вэ гэдэг version аахгүй юу? Тэгэхээр нэгт орж байгаа юм чи угаасаа ингээд population дээр хамгийн их single байгаа нь хоньны орд ингээд нөө болоод эхэлчихэж байгаа байхгүй юу? Та яагаад fucking single байгаа мэдгүй. Яг бол та ихлүүлсэн ажлаа хизээч ингээд дуусгаж чаддаггүй шүү дээ тий. Тий нэг хүүхэн найраал тэрэлж авч явна. Тэрийгээ ч ингээд дуусгаж чадаагүй буцаж орж ирээд альматаа ингээд нэг чадлан тэрнтэйгээ ч ингээд чадлсан ч байхгүй. Тий энэ гэхдээ эрэгтэй вершн юм байна тий. Тэгвэл эмэгтэй вершн ингээд нэг ямар ах вэ тий. Тий эхлүүлч чаддгүй гэж. Баар нь ингээд охин болгон дээр нэг азаа үздэг гайнер байдэн штэ. Тий тэр болохоор хоньны орд байгаа байхгүй. Яад бол тэд нар юмыг яаж авч явахаа мэдтгүү зүгээр яг оролдоод үзье. Тэгээ азан тааруул би найз охинтой болох байх гэж боддог ч юм уу те тэр чинь ингээ fucking хоньны орд байгаа байхгүй юу. Тэгээ ингээ бодоод үзье зэ хоньны ордных нэг юм логик байд юм шиг үлээ. Энэ дэлхий дээр 8 тэрбум хүн байгаа. Эсрэг хүүстэн маань 4 тэрбум байна гэж бодож байгаа байхгүй. Гэтэ та харах хоноор бодоод үз заяа. Та хүний амьдрал шүү дээ те одоо хуваагаад явчих даанч та гэхдээ ингээд жоохон тоо бодохоор оюуны коэффициент ч хүрдэг юм л да тийм. Гэтэ зүгээр заяа. Оюуны коэффициентгүй ч гэсэн таадаас хасаа өөр орных үзэж байгаа те бодъё. 4 тэрбум хүн чинь эсрэг хүссэн юм байлаа. За Монгол улсад ч гэдэг амьдарч илаа гэж бодоход 3 сая хүн. 3 сая хүнээс ингээд нэг 2 ингээ хуваачих юм бол сая 500. Сая 500 гэтээ хідэн штэ те. Болцооны насанд хүрсэн бэ гэдгээс тооцох хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүдээ чамтай ингээ дээшээ ингээ 3 доошоо 3 хід байна те. Тэнгүүдээ чиний эргэн тойронд хід байна. Инээ тэрэг ингээ бодох юм бол яг үндэ чам нэг 10 хүрэхгүй майчл үлдчихэж байгаа байхгүй юу? Гэхдээ ингээ нэг 10 майчгаа 100 майч болно гэж бодоод тэнийг юм шиг ингээ нэг савсганаад явдаг чинь таад ингээ хухаас ингээ байгаа чинь шалтгаан байхгүй юу? Тэгээд ч тэ харилцааг эхлүүлж ингэж чадчихээн те. Угаасаа хоньны орчин кардинал орд буюу ямар нэг юм эхлүүлдэг гэж явдаг те. Гэхдээ ч тэ нөгөө талаас та яа хухаас инглээ гэж харилцаагаа авч явах ингээд нөгөө скил ерөөсөө юу вэ түүч байхгүй. Тийм цайны шүүрч байхгүй. Тийм чи юу экспективтэй те амьдрал чи ингээд нөгөө нэг өдөр болгон адал явдал өдөр болгон шин зүйл гэж угаасаа анханасаа байгаагүй заяа. Тэгээд штэ ингээд нэг Better comes and go bro гэдэг дуу байдаг штэ. Та тийм магадгүй сүлд дуу бахах цаа. Гэхдээ нөгөө талаас штэ те чи өөрөө ингээд нэг How and the Pimp ингээд болж байгаа гэдгээс ингээд анзаарах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ бас ингээд бодоод үзье. Хоньны орны охтууд ингээд заа. Миний араас ингээд 100 залуу гүйдэг. Гэхдээ би хэнийг нь сонгоо. Гэхдээ нэг зүйл ингээд байгаа заа. Чиний араас 100 залуу гүйж байгаа штэ. Гэхдээ яагаад хин ч бас чамайг сонгоогүй байна шээ. Наадхаас бодох хэрэгтэй байхгүй юу? Ямар нэг юм дээр үргэлж ингээ fucking balance ингээ хэрэгтэй байдаг шүү дээ. Хүүгүүд нь бас ингээ нэг ярихад шүү дээ, тэ. Тийм. Миний ингээ нэг DM дээр ингээ 100 бэйсэн гэж ярьдаг те. Гэхдээ нөгөө талаас нь шүү дээ, тэ. Яагаад бас ингээ чи хинт ч ингээ сонгодож чадаагүй бас ингээ нэг логкоор ингээ нэг шүүгээ тунгааж хэрэгтэй байхгүй. Гэхдээ та хэдэ оюуны коэффициент хизээж хүрэхгүй те. Яг бол та хэдэ оюуны коэффициент 90-с доошоо байдаг. You know what I mean? За тоглосон. За тиймээс би буцаад тарат болон ямар нэгэн одоо spiritual ажиллаа ингээ буцаад ингээ officially эхэлсэн. Таад ингээ надтай ингээ холбогдоод ягаад fucking хухаа single ингээ мэдхийг хүсчихвэл заяа миний вебсайт руу ороод үзээрэй заяа. Даанч ингээ таад ингээ коэффициент чөөрөд вебсайтаа захиалга авч чадах болоогүй болоос эргэлзчихлээ л дагш. Тэгээс ингээ хоньны ордныхны бас нэг сонирхолтой чадвар нь бас юу болд юм бэлээ? Сул тал болд юм бэлээ. Яаж вэ гэвэл таад чин одоо жихнээсээ I don't give a fuck гэж чаддсан шүү дээ. Хүмүүс намайг юу гэж бодноо надад хамаагүй те. Би өөрөөрөө амьдрын гэж мэлтэй амар лидер байдаг ч юм уу. Тэгээ бас ингээл таад ингээд нэг зэвсэгчин болохоор honesty гэж ярьдаг те. Би бүх зүйл дээр амар honest байдаг. Тустаас ингээд байдаг. Hey girl чи ямар амар хөөрхий өдөр ингээд хоёулаа ингээд date ингээд байна нэтрэ те. Гэхдээ нөгөө талаас таад над хит honesty чинь шүү дээ те. Амар өөртөө хөлтөд хүмүүс ингээд болгоод байгаа байхгүй юу? Ямар нэг ингээд нэг болцоо гэдэг зүйл ч юм уу хосын амьдрал байгаа шүү дээ. Наа чин жоох ингээд нэг юм уяатан flexibility шаардна те. За би бас арай ингээд нэг темпераменттай тэнийг нааж байгаа маань би жоохон өөрийгөө дарах хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу те. Бас ингээд нэг тэгэж ингээд нэг сурахгүй болно шүү дээ те. Та дугасаа хухаа single-ээр ингээд нэг дуусан заа ихнийх. Хоёрдоорх нь шүү дээ те.
Таад ингээд нэг лидер байж болж юм за. Гэхдээ ямар нэгэн зүйл дээр хит ингээд нэг лид байгаад нөгөөнийх нь бодлыг сонсохгүй байна гэдэг чинь чамайг оюуны коэффициентгүй ямар тэнэг баачгаа гэж л ингээд бодож байгаа штэ. Тэгээд ч тэ чамтай ингээд болцож байгаа хүмүүс заяа чи хитрхи ингээд боолд буюу хөлтөд хүмүүс ингээд байснараа нөгөө хүн чинь амар unsafe буюу ингээд аюулгүй ингээд мэдрэмж юусаа авч чадахгүй, тухтай байж чадахгүй тий чи ингээд өдөр болго ингээд нэг өөр activity хийгээд ахаар чи ямар хүн чиний хажуудаас тогтхов дээ тий энэ ч бас хүн чинь бас нэг юм тайван тухтай chill zone гэдэг зүйл бас ингээд хэрэгтэй байдаг байхгүй юу. Тиймээс ингээд тэр мэрийг нас ингээд хүндэлчихэж байгаарай тий. Тэгээд таад ингээд болцоог өдөр болгон activity тий ялангуяа Sky Resort орно, байк унана тийш очин, ийш очин, энийг хийн, тим спорт тренер гэдэг ингээд түлэрж байгаа шүү дээ. Гэтэ ингээд нэг зүйл ингээд бодох хэрэгтэй байхгүй юу? Октод шүү дээ те ямар залуу дуртай байдаг гэж чиний ингээд хэр фит ах нь ингээд хамаагүй заяа. Чиний хит ингээд амьдралд актив байх нь ерөөсөө хамаагүй заяа. Харин чиний хит уяатан байх нөгөө нэг ойлгох скил чинь нөгөө октод ингээд нэг таалагддаг бол хөвгүүдэд ямар ингээд нэг эмэгтэй таалагддаг гэж 20-ны орны октод ингээд хэлэхэд одоо ингээд хит одоо ингээд матуур ч юм уу эсвэл хит ингээд тусдаас ингээд байдаг хүн угаасаа ингээд нэг таалагддаг. Хайдаас шалчгалсан гуйлах чинь болчих хэрэгтэй байхгүй юу? Бас ингээд тий. Чи угаасаа шалчгалсан гуйлах чинь ингээд байж ингээд эрхэлж ингээд чадахгүй бол угаасаа чи өөрийгөө юу гэж бодох вэ тий? Бас нөгөө чинь гайхах нэздэг. What the fuck тий. Гоё эрхлүүч марах чи өөдөөс чинь салавч өгөх юм бол хин ингээд дуртай байх юм бэ тий. Тиймээс ингээд нэг жоохон найл шалчих зантай байж ингээд сурах хэрэгтэй байгаа байхгүй юу? Хөвгүүд нь болохоор штэ тий too much ингээд Android teaching ингээд байсны оронд хайдаас ингээд жоохон над чи ингээд spirituality ярьж хэрэгтэй байхгүй юу? Та угаасаа хөвгүүдний гоё шипи өгөө заяа. Октодтой нэг гоё болцохыг хүсч байвал астролог ярьчих заяа. Тэгэх юм бол нөгөө чи инто ингээд болох байхгүй юу? Октод нь ингээд зөвлж ингээд шипи өгөхөд штэ тий. Таад ингээд хөлдөд хүмүүс ингээд байхаа болоод штэ тий. Нэ болчих юм бол амьдрал ингээ гоё болоо л да. Окей. The fucking single байгаа дараагийн шалтгаан чинь юу вэ гэвэл ганцаардаж чаддгүй. Тэгээд салаагүй байж бас үерхчдэг бас ингээ нөө сонирхолтой байгаа байхгүй юу. Хизээч ингээ нөө үерхэлчээ ингээ нөө project биш шүү дээ. Хэрэв project гэсэн бол амьдрал гоё л л да. Дааж ингээ нөө нэг ямар нэгэн зүйлийг ингээ дуусгах чинь заяа. Дараа нь ингээ өөртөө өнөр тулна. Өөрхөн attachment style-удаа ойлгоол ингээд хүн чинь нэг ухаалаг явна уу гэхээсш түүнээс нэг чулуун дээр 7 удаа бүдрэгч бас тэнийг асуудал واخгүй юу. Тэгэд хит ингээд маскулин ингээд байна гэдэг нь өөрөө хамгийн том ингээд асуудал болж байгаа. Яагаад гэвэл чи эргэн тойрноо ингээд ерөөсөө ойлгодгоо одоо нэг мэдэрдгүү орчноо ингээд нэг хүлээн зөвшөөрдгүү whatever the fucking case ингээд байгаад байгаа юм чи хин чантай амт ингээд нэг consistently тогтмол ингээд нэг амьдрахыг хүсгэвдээ тэглэж угаасаа чи өөрөө consistent буюу ямар нэгэн зүйлийг тогтвортой авч чаддггүй цаг ч тий чи юу expect хийгээд fucking single байгаа гайх хэрэгтэй гэж тий you know what I mean? Cheers motherfuckers дараа чи roaster болцгаая.